Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 79-р хэсэг. Аяна усу хайлараас сэнзэн дэрхэд ойдов харвинаас ирчгээд түүнийг хүлээж байлаа. Үүнийг мэдсэн Аяна усу ойдовтой уулзахаар номын төв дэлгүрт очлоо. Аяна усуг хаалгаар орж ирэхэд үйлчлэгч хүүхэн тосон очиж амар мэндийг нь лавлаад "Таны захиалсан номны нэг нь ирсэн шүү." Гэхэд Аяна усу "Ямар ном?" гэж асуув. Генитера Кавамурагийн Хятадын харилцаан дах Японы эзэнт улсын улс төрийн бодлого гэдэг нь ирсэн. Танахаар ямар шин номтой байна даа? Тэйсиро Сакамото гэдэг хүний бичсэн улаан армийн хөгжил ба дээрэмчдийн эсрэг явуулах дайн бас Генда Синагийн Хятадын орчин үеийн гадаад бодлого гэдэг номнууд ирсэн. Та авах уу? Гэж лавлахад Аяна усу "За юу ч гэсэн үзье." Гэхэд үйлчлэгч "Та жаахан хүлээхгүй юу?" Гэд нэгэн явган ширээний дэргэд байгаа зөөлөн түчлэгтэй сандал руу заагаад "Аяна усу сан, та дорн дахны тойм сэтгүүлийн шин дугаар сонирхооч." Гэд ширээн дээрх сэтгүүл рүү заалаа. Ийхүү Аяна усу захиалсан номон хүлээсэн янзтай сууж байтал номын дэлгүүрийн эзний өрөөнөөс ойдов гарч ирлээ. Тэрээр Аяна усугийн барааг харангуут "Аяна усу сан, за яасан сони хүн бэ?" гэж дуу олдон дэргэд нэрэв. Ойдов цагаасан өмнө нэрээд түүнийг хүлээж байсан ажээ. "Ойдов сан, та чинь харбинаас хизээрээвэ? Энд юу хийж явна?" гэж ерийн байдлаар дайралтсан хоёр шиг уулзлаа. "Манай эзэгтэй хэдэн номын захиалга өгчхөөд ирсэн юм л да. Тэгээд дэлгүүрийн эзэнтэй уулзж тохиролцоод буцах санаатай явна. Та одоо хайчхав. Штаб руу явбал хамт явъя." Гэхэд "Ойдов сан, таны хүлээлгээд яах вэ? Ажлыг шинэ өргөдүүлчихнэ. Би захиалсан номоо хүлээж байна." гэлээ. Чингэж холбоочнтойгоо уулзсан Аяна усу Тохок Хёрон сэтгүүл урдаан барьж унших зуур хайлаард болсон уулзалтын тухай сэм ярьж Комацубарагийн шинэ ажиллагаа Симотогийн санаачлагын талаар ярьж өглөө. Чингэж суутал үйлчлэгч ирж Аяна усугийн загсан юмнуудыг авчирч өгөхөд тэрээр үнийг нь төлөөд дэлгүүрээс ойдовтой хамт гарлаа. Комацубарагийн шинэ ажиллагааны товлсон нэрийг мэдж чадсангүй. Харин Симотогийн яриаг бодит байдалтай харьцуулж үзвэл Госитойку гэдэг ажиллагааг Гавантуны армийн штабт боловсруулсан бөгөөд шинэ арми байгуулах янзтай байна. Тиймээс энэ тухай Рожусайд мэдэгдэж Госитойку ажиллагааг тодорхой мэдэх талаар ямар бодолцоо байгааг мэдээд над дуулгана биз дээ. Нөгөө талаар төвтэй барьж байгаа холбооны цагийг тогтмол бус хугацаанд хийж байх талаар тохиролцох хэрэгтэй. Гэхэд ойдов Рожусай энэ тухай төвөөс өдөрдмж авсан. Нэвтрүүлгийн дараа цагаа өгч байхаар болсон. Шинэ хуваарийн дагуу маргааш холбоо барина. За тэгвэл маргааш орой цэцэрлэгийн нуурын дэргэд уулзъя. Гэд Аяна усу штаб руу алхлаа. Тосиягийнх штабаас холгүй болохоор ойдовч байшин руугаан эргэв. Аяна усуг штабын хаалгаар орж ирэхэд ерөнхий дижүүр уулзаад Тосияг сургалдаж байсныг мэдэгдэв байв. Тэрээр өрөөндөн орлоггүй шууд Тосиягийн өрөө рүү явлаа. Аяна усуг туслахын өрөөнд орж ирэхэд тагнуулын газрын дарга хүлээсэн янзтай сууж байгааг хараад "Дээд туранда хоёулан орох уу?" гэлээ. "Би өөр ажиллаар яваа. Кака чамайг халахгал руу явуулах янзтай байсан. Надаас өчигдөр асуухад би татгалзаагүй шүү." Гэхэд Аяна усу Тосиягийн сургалсан учрыг гадарлаа. Тосия Аяна усуг ороход хуйсгнур байсан боловч түүний авч яваа номнуудыг сонирхоод нэлээд тайвширлаа. "Сайн ном юм шиг байна. Би чамайг халахгал руу явуулах санаатай байна. Гэхдээ чиний Симотогийн санаачлагыг сүрхий дэмжсэн юм шиг дээ. Энэ чинь туун зөв шүү. Миний шавнар бивийнэн дэмжиж байх ёстой юм шүү. Жанжин штаб халах голын ажиллагааг хяна гэж тушааж байна.
Тэгээд манай штабынхны гоочлох царайтай байх шиг байна. Симототой холбоотой ажил бүрийг нууц шалгаж угаас ижиг гарч байна. Тиймээс чи манай штабын тусгай төлөөлөгчөөр халах голд ажиллана. Та хоёр сэтгэл санаа нээлдэг улс. Чи Симотогийн гаргаж болох алдаа эндэгдлийг сайн ажиж, цаг тухайд нь зөвлөж залруулж угаарай. Тэгэхгүй бол цаадах чинь салгаж болохгүй занганд орчихож магадгүй. Би энэ талаар Симото жижиг дуулгана. Нөгөө талаараа үл мэддэг радио станц Синжингээс зайдуу ажилдаг болсон байна. Тиймээс тэр радио станц халах голын ажиллагаатай холбоотой эсхийг цагийн хуваараар хөөж шалгаж болох юм. Энэ станц үүний өмнө хайлаар Харбин хан ширээд ажиглагдсан радио станцуудтай ямар нэг талаар холбоотой байх шиг санагдаад байгаа. Гэт хэрхэн ажиллах тухай заавар өглөө. Энэ уулзалтаас хойш 5 хоноод Аяна улсуу Жанжинсүм рүү явах гэж байтал Тозия түүнийг дуудав. Өнөөдөр өглөө Синзин рүү явж байгаа гал тэргийг халуун аршаанд очих гэж явхад Хянганы богдуулын ойролцоо өнөө радио станц дахиад ажилласныг орон нутгийн Кэмпдайд болон армийн холбооныхон тэмдэглэж авсан байна. Би Комацуборотой яриад тэнд тусгай хүмүүс ажиллуулах болсон. Тэгэхээр чи тэдэнтэй илрүүлсэн радио станцын цагийн хуваарийг харьцуулж өөрийнхөө сонголыг надад хэлж бай. Гэт холбоо барьж байх цагийн хуваар өглөө. Аяна улсуу Тозиягийн өрөөнөөс гарч ирэнгүүтэн маргаашийн галтргээр хан ширээ рүү гарч тэндээсэн Жанжинсүм рүү машинаар явхаар шийдээд Ойдвыг хүлээлээ. Ойдв хайлаар явсан бөгөөд тэрээр хан ширээг дамжин ирж явах замдаа төвтэй холбоо барих ёстой байсан. Тиймээс Ойдв маргааш өглөөний галтргээр Синзин дэрх нь илэрхий боллоо. Аяна улсуу Ойдвтай уулзаж болсон байдлыг мэдхэн чухал гэж үзээд маргааш нь өдөнгөрөгөөд хотын цэцэрлэгт очлоо. Ээлжит уулзалтаа тэнд хуваартай ажээ. Аяна улсуу дарагтайгаа уулзаад гарахтаа цагаасаа жаахан хожимдсан байлаа. Аяна улсууг цэцэрлэгт ороход Ойдв цэцэрлэгээс гарахаар явж байв. Тиймээс Аяна улсуу түүнийг цосон уулзахаар цэцэрлэгийн хашаандах зоогийн газар орлоо. Ойдвч түүнийг харж амжижээ. Чи чинь Жанжинсүм явах болоо юу? Өнөө өглөө Рожусай надад энэ тухай мэдгдлээ. Халах голын шинэ ажиллагааны төлөвлөгөө эхлэх цагийг мэдэх нэг боломжийг Рожусай Комацубарагийн штаб гэж үзэж байна. Тиймээс Симото штабын дарга хоёрт үргэлж харилцаатай байхыг Рожусай чухалчилсан. Ойд мэндэ. Энэ ч яах вэ? Цаан чиний араас хүчтэй мөрдөж байна шүү. Хайлаар Харбин халуун аршаанаас дамжуулсан чиний нэвтрүүлэг бүгдээрэн армийнхны гарт орсон байна. Одоохондоо нэвтрүүлгийн түлхүүрийг тайлж чадахгүй байгаа. Тиймээс төвтэй барих холбооны системийг өөрчлөх талаар Рожусайтай ярилцаж өдөрдөмж авах хэрэгтэй. Гээд ажил төрлөө хэрхэн тохируулах талаар ярилцаад салжээ. Аяна улсуу Синзингээс гараад 3 хоногийн дараа Жанжинсүм дээр ирж Симототой дарга нарын байранд уулзалтаан тэмдэглэв. Симото минь, ажил чи ямар шухан байна да. Ямар байх нь чамаас шалтгаалах бололтой байна да. Одоо чи чинь миний авралын тэнгэр болоод байна шүү дээ. Гээд Тозиятай ярьсан тухайгаан хэлв. Тэгээд хундахтай Сакэ балгах зууран авралын тэнгэр минь. Би бүх асуудлыг чамтай ярьж зөвлөж байх болно. Өнөө радио төхөөрөмжийг авчруулаад тусгайлан төхөөрөмжилсөн. Маргааш нэг өдрөөс шалгаж хүлээж аваад ажиллуулна. Орос хэлэнд сайн хүмүүсийг дөрвөсцийн төвчөө бэлдэх болсон. Армийн удирдлага шуурхаар хэмжээ авсан. Одоо ганцхан ажиллах л үлдээд байна да. Тоног төхөөрөмжийн засварын 2 ээлжтэй болсон. Одоо ингээд Улаан Орос Монголын дарга нарын хамаг нууц миний гарт орж ирэх болно шүү дээ. Харин Синзинд юу болов? Баян цагааны ажиллагаанаас болоод нэлээд хэдэн хүн толгой дээрээ дээлээ нөмөрч магадгүй л байна. Армийн удирдлага яггүй асуудал дороогдоод урдаан Тоговаг бариад байгаа. Тогово нь Говорог бариад Свид болж байгаа юм баг. Тогово Синзин тэд хоногтой надаас зугтсаар байгаад яваад өгсөн. Үгүй юм янзын хүн шүү. Тэр чинь аймхаа болохоор чиний нэрийг сонсоод чичирж байдаг амтэн. Гэхдээ их залтай хүн дээ. Ухууд энд хэвлэхэд Тогово ягаад хайлаар явсан гэж санаж байна.
Надаас хуугаа зогсоогүй. Комоцо бараад надад хонцонтой хүн байгаа юм. Байлдааны эцгийг тааруулаад буудчихж магадгүй хүн гэж чамайг нэлээд муулсан байна билээ. Гака надаас асуухаар нь түүнийг хайлаарт ажиллуулсан дээрээ гэж гисэн юм. Тэрнтэй зууралдаж байх зав тэр үед надад байсан биш те. Армийн хэвлэлийн товчооны дараагаар шинэ хүн ирсэн. Хуучин дарга өнөө Кавахараг яасан бэ? Мэдэхгүй. Тэрний чинь оронд Баата гэдэг хүн ирсэн байна лээ. Чамайг таньдаг гэж байсан шүү. За тэр яах вэ? Намайг цааш түлхэх хүний нэг дээ. Харин чи эндэрсэн чинь надад олсон. Инхээр хоёулаа маргааш Номон хаан бүр даваа руу явна да. Тэгэхээр эртхэн амарсан дээр гээд эвшээлээ. Тэр хоёр уулзаад 8 цаг гаруй ярилцжээ. 2. Тулгамдсан өдрүүд. Байна уу? Монсо байна уу? Би монс байна. Байна уу? Би харцаг байна. Харцаг сонсож байна. Дарга яриулаарай. Мэдлээ. Гэх барилдоо чагнуурт хангинаад хэсэг хорм өнгөрсөн хойно. Би байна харцгаа. Уранда та командлын тушаал хүлээж авсан уу? Хүлээж авсан. Хавсралтанд заасан жигсаалтын дагуу өвлийнхөө хувцсыг захиалаад байна. Ер нь энэ өвлдөн эндэн байх байхаа. Намар өвлийн бэлтгэлийн талаар тушаал зааврууд ирж байгаа болохоор манайхан давталгаа хийхгүй гэж шийдсэн байна. Манайхныг давтлаагүй байхад баргын нутаг руу халдлаа гэж шуугаан тарьсан юм чинь давтлах юм бол Токио руу Монгол зөвлөлтийн цэрэг дайрлаа гэх байлгүй. Тиймээс ч манай армийн удирдлага давталгааны талаар удирдамж өгөхгүй байгаа юм. За наад мэтгээ хурдан явуул. Жанжин штаб яаруулад байна. Ер нь эртхэн өөрсдийнхөө хувцсыг авсан дээр шүү. Монголын хориглолтын 1 хорооны штабаас төв штабтай ярьсан энэ яриаг төдийгүй радио холбоо цахилгаан нэвтрүүлгийг замаас нь хүлээж авах том хүчтэй төвийг хайлаас голын зүүн салааны хавьд нууц байгуулсан Симотогийн хон Монгол зөвлөлтийн фронтын тэргүүн шугамд байгаа хороодын бүх зүйл тэр дорон Симотогийн гарт орж байлаа. Симото тэр мэдээнүүдийг хооронд нь харьцуулж нэгтлээд орчуулгыг Комоцо бараад мэдэгддэг байв. Аяна улсуу Монголын штабынхны яриаг Монголоос Япон хэлэнд орчуулсан боловч Симотод өгөхгүйгээр шийдэв. Гэтэл цагийн дараа хориглолтын шугам дээр байдаг хяналтын хэсгээс саяын ярианы тэмдэглэлийг Симотод явуулсан байлаа. Гэвч үүнийг Аяна улсуу мэдсэнгүй. Симото яриа чигнэх төвөөс гадна фронтын тэргүүн шугам дээрх хориглолтын хороодын дэргэд салбар хороо байгуулад тагнуулын хэсгийхэнд тушаажээ. Тиймээс яриа чигнэх нэвтрүүлгийн замаас барьж явах төвийн цуглуулсан материалыг фронтын тагнуулын хэсгийнхний тэмдэглэж авсан зүйлтэй Симото тулгадаг байлаа. Хошууча Монголын цэргийн дарга нарын ярианд дурдсан тэр тушаалыг ойрын өдрүүдэд олох буюу агуулгын мэдээд над дэлдэг гэж Симото хориглолтын тэргүүн шугам дээр байгаа хориглолтын тагнуулын хэсгийн дарга нарт тусгай үүрэг өглөө. Симотогийн өгсөн энэ үүргийн дагуу фронтын тэргүүн шугам дээр байгаа тагнуулын хэсгүүд Монгол зөвлөлтийн хориглолт руу сэм довтлон дайрах арга сэдэв. Тагнуулын нэг хэсэг тэр оройгон явган цэргийн ангиудтай хамтарч Монголын цэргүүдийн хориглон хамгаалж байгаа нэг манхан руу дайрчээ. Тэгээд Японы тагнуулууд өөрийнхөө цэргийн гиндүүлэн довтолсон дотлогооны хүчинд эрсдсэн хэсгүүд хажуугийнхан манхан руу ухран шилжих үед холбооны албаны нэгэн баг дарга Амерсдээд нуувчинд үлдсэнийг олжээ. Монгол цэргийн баг даргын зүүж явсан зүнхийг олдолсон Японы тагнуулууд хэд хэдэн чухал баримт бичиг олжээ. Тэр даргын цүнхнээс нэг тушаал гарч ирснийг орчуулахад Симотогийн хайгаад байсан тушаал байв. Тиймээс тагнуулын хэсгийн дарга орчуулгыг Симотод яаралтай гардуулав. Симото цаг агасын дараа энэ улсуутай уулзаад өнөө тушаалын эхийг орчуулгатай хамт өгөөд наадха шалгаад хач тушаалын орчуулгыг сайн хянаагүй бололтой гээд явжээ. Аяна улсуу тэр дорон тушаалын орчуулгыг шалган үзэхэд Японыхны гарт орж болохооргүй нууц тушаал байлаа. Аяна улсуу энэ бүхнийг эргэцүүлээд одоо тушаалын агуулга нэгэнд илэрсэн болохоор би тэр ярианы тэмдэглэлийг өөртөө хадгалж болохгүй.
Симото давхар хяналт тавьдаг учраас ярианы тэмдэглэлийг өхнөг сорж байгаа байж мэднэ. Гэж бодоод Симото руу уцтаад ярилцах гэтэл Симото түүнийг өрөөндөн үрлээ. Симото-сан, энэ чинь том чухал тушаал байна. Энэ тушаалтай холбогдсон ярианы тэмдэглэлийг бид хүлээж авсан. Би Монголоос хятад руу орчуулад Япон хэл дээр болгосон хэсгийг уншаад шалгачихлаа. Энэ баримтуудыг Комацубороо дэлгэх хэрэгтэй. Симото Аяна улсуугийн авчирсан ярианы тэмдэглэлийг тоож уншсангүй. Тиймээс ярианы тэмдэглэл Симотод мэдэгдсэн илэрхий байлаа. Аяна улсуу Симото ажил төрлийн талаар жаахан ярьж угаад өрөөндөн орж ирсний дараа бүр балмагдж байгаагаа мэдэв. Аяна улсуу Симотогийн ярианаас Монгол зөвлөлтийн армийн радио нэвтрүүлгийн шифрийг Японы нууц түлхүүрийн мэргэжилтэнгүүд тайлж амжсныг мэдлээ. Энэ тухай Аяна улсуу төвд яаралтай мэдэгдэх ёстой боловч Рожусайтай холбоо барих аргагүй байлаа. Гэсэн ч хэд хэдэн янзаар бодож үзлээ. Аяна улсууд ганц боломж байгаа боловч тэр нь бүтэмж муутай. Нууц төвд ажиллаж байгаа хүмүүс Монгол дарга нарын яриа, радио нэвтрүүлэг, цахилгаан холбоог замаас нь барьж аваад эхлээд хятад руу орчуулсны дараа Япон хэлэнд хөрвүүлдэг байлаа. Тиймээс Аяна улсуу ажлаа хөнгөвжлөхийн тулд Монгол орос хэлнээс шууд Япон руу орчуулах хүмүүс олж ирэх нэрийдлэр Синжин орж болох авч Симото өөр хүн томилж болох эгзэгтэй. Гэхдээ Аяна улсуу Синжин орохт алим гаргах хэрэгтэй гэж үзлээ. Аяна улсуу нэг өглөө цахилгаан мэдээнийхэн дээр орлоо. Тэд нэгэн чухал нэвтрүүлгийг хүлээн аваад нууц түлхүүгээр задлаад уншчихсан байв. Цахилгаан нэвтрүүлэг хүлээн авах хэсгийн баг дэслэгч өчигдөр шөнө халахголоос төврүүгэн 2 удаа цахилгаан нэвтрүүлэг хийсэн. Үүний нэг нь халахголын цааталд хориглож байгаа хориглолтын шугамын дагуу босгох өргөс төрний захиалга байсан. Нөгөө нь төмөр замын асуудлыг шийдэж мэдэгдэх тухай байлаа гэж илтгэлээ. Аяна улсуу үүнийг мэдээд гайхан балмагдав. Өдөр хоног өнгөрөх тусам Зөвлөлт Монголын армийн командлын нууц Японы армийн удирдлагын гарт орж байлаа. Аяна улсуу шийдвэрлсэн мэдээнүүд шөнийн ярианы тэмдэглэлийг хүлээн аваад холбооны нууц төвийн байранд байдаг Симотогийн өрөөнд орж ирээд орчуулагчдын асуудлыг танилцуулахаар шийдлээ. Симото, бидэнд Орос Монголоос шууд Япон хэл рүү орчуулдаг хүмүүс чухал байна. Тиймээс би Синзин явж штабтай ярилцаж хэдэн орчуулагч олж ирье. Тэгээд ч бас гээд хэлж дуусаагүй байтал Симото, би ч бас тэгж бодож байсан юм аа. Ер нь чиний ажил нүсэр байгаа үстэй. Чи энд орчуулагчаар ирсэн биш. Харин чамд боломж байвал хэд хоногтон хүлээхгүй юу? Би Жанжин сүм рүү явах хэрэг гараад байгаа. Армийн зам харилцааны асуудал эрхэлсэн нэг дарга ойдовтой хамт хан ширээс наашаа гарсан байна. Би тэднийг хүлээж аваад Ганжуур сүмд орж магадгүй байна. Тэгэхээр чи эндээ үлдсэн дээр байхаа. Хоёулаа байхгүй болчихсон хойгоор ямар нэг юм гарвал сүүлдээ Тэми хил аманд ороос олдчих магадгүй юм. Гэхэд Аяна улсуу Симотогийн саналыг зөвшөөрөөд өө тэгэл дээ. Ер нь энд эзгүй байлгаж болохгүй. Гэхэд Симото, чи маргааш өглөө Жанжин сүм рүү очороо. Ойдовтой гурвуулаа нийлж жаахан хөөрий. Буундуу сонссоор байгаад уйдж гүйцлээ. Жанжин сүм дээр Япон хөөхнүүд ирсэн гэнвэлээ тэдэнтэй жаахан наргид сэтгэлээ сэргээе л дээ. Гэхэд Аяна улсуу түүнийг нь зөвшөөрөв. Симотог явсны дараагаар Аяна улсуу хоёр ээлжинд суух хүмүүсийн хуваарийг шалгаад тэдэнд заавар өгөөд Авдар нураас Жанжин сүм рүү гарлаа. Хэл дээр байрлуулсан холбооны нууц төвд ажилладаг хүмүүсийг Авдар нуурын суурьнд байрлуулдаг болохоор тэднийг машинаар зөөдөг байв. Харин Симото Аяна улсуу хоёр ажил ихтэй үедээ холбооны нууц төвд тусгайлан зассан хоёр өрөөнд хондог ажээ. Холбооны нууц төвийг газар дор байгуулад долгион хүлээн авах хэрэгслийг 3 бэрийн цаана байрлуулжээ. Аяна улсууг Жанжин сүмд ирсний дараа 3 дайц уулзаж ойдов Юкигийн санаа бодлыг Симотод тайлбарлан ярихдаа яриагаан овоо хачирлав. Манай эзэгтэй төмөр замын нэгдэлд хөрөнгө хоршихын тулд хан ширээ Жанжин сүм Ганжуур буйр нуурын чиглэлд тавих төмөр замыг сонирхоод бүр 1935 онд хийсэн зураг төслийг архиваас олж аваад одоо нэмэлт зураг төсөв хийх гэж байгаа юм.
Хайлараас буйр нуур хүртэл төмөр зам тавих нь хан ширээгээс тийш тавих төмөр замын зардлаас их давж байгаа юм. Харин бидний урьдчилсан тооцоогоор бол хан ширээгээс буйр руу тавих нь хямд тусаж байгаа юм л да. Тэгээд газар дээр нь үзэх санаатай. Харин бидний саналыг юу гэсэн яаж хүлээж авахыг мэдэх биштэй гэлээ. Гэтэл армийн штабын төлөөлөгч Хурандаа Учида Юкигийн нааштай бодлогыг ашигтайгаар шийдэх явдалд Комацубарагийн ажиллагааны амжилтанд их түлхэж өгөн шүү. Үүнийг Тозиясан сайн мэдж өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа юм. Гиснэн ярендан залхсан бололт Симото-сан танаа энд сэтгэлийн уйтгар гаргачих газар бий байхаа гэхэд түрүүнээс хойш шалтгаан хүлээж суусан Симото би шүү. Хоёул тийш очие. Ойдвсан яггүй халчихсан байна. Аяна усуу чи ойдвыг хажууд улчгаад бидний өнөөс очино үсттэй. Гэд Учидата нийлээд өрөөнөөс гарлаа. Симото ойрын 2-7 хоног жанжин сүмрүүг гүйгээгүй болохоор Тачиалдан тэсч ядж байсан тэр үед ойдв ирсэн түнд сайн далин болжээ. Тиймээс жанжин сүм дээр армийн ахлах дарга нарт зориулж авчирсан нутгийн Япон хүүхнүүдийн хамгийн хөөрхөн нүд булаад сэтгэлийн гижиг хүргэсэн сайхныг шилж шинжил уухыг хичээсэн Учидагийн ичнээний санааг мэдсэн Симото эрзэгтэй талим хүлээж ойдвын ирээнд залхсан байсан ажээ. Тэр хоёрыг өрөөнөөс гарсан хойно дөрөвнөөс хойш согтуу юм шиг царай гаргаж 70 хил дэлгэц суулсан ойдв Аяна ус руу сүрхий хараад энтхийх ямар шухан байна да гэж ажил төрлийн яриагаан эхэллээ. Энтхийн байдал хүнд байгаа. Сэргүүд нь сэтгэл санаагаар унсан төдийгүй дарга нар нь уймарч байна. Сэргүүд нь Синтоёс самурайн тангарагт бишрэмтгий болохоор өгсөн ч гэсэн Деважин төрнө гэдэгт итгэдэг. Тэгээд тэсэд байна. Харин дарга нар бол дээд заяаны хүмүүс болохоор баялдан залхаад орон нэр байх явдалд үзэж байгаа. Ялангуяа баргын зэргүүд их тогтворгүй байгаа. Үүнээс гадна нэг аюултай зүйл дэгдээд байгаа юм. Гээд Аяна усуу нууц холбооны төвд болж байгаа бүхнийг ойдвд тайлбарлаж өглөө. Японы удирдлагад очиж байгаа тэр мэдээц мөрөө тусгай зэрэгтэр тарааж байгаа манай ажиллагааг далдлах мэдээнүүд байгаамаа. Үүнийг Японы цэргийн удирдлагад өнөмшүүлэх талаар болцоотой бүхнийг хийх тухай удирдамж ирсэн. Энэ удирдамжийг хүргүүлэх явдлыг Рожусай танд давхар үүрэг болгож байна шүү. Нөгөө талаар Японы нис хүч нь 7 сар томоохон ажиллагаа сэдэх гэж байгаа учраас томоохон дарга нар хайлаарт зүгдрах гэж байгаа. Би ч гэсэн хайлаарт очихыг бодноо. Үүнтэй хуйлдуулж төв Японы нисхийн хээрийн буудлын байрлалыг сонирхож байна. Чи хайлаарт уулзахтаа тэр талаар нарийн баримт олж очих нь чухал байна шүү. Гэхэд энэ усгийн сэтгэлд тэгэлсэн бүүн хар юм эгшний төдийд сарниад алга болчих шиг санагдав. Ойдв Учида хоёрыг жанжин сүмээс явсны маргааш нь Симото бусаж ирлээ. Тэгээд Орос Монголын цэргийн удирдлагын яриа чагнах ажилдан орохдон Аяна усуу үүргийн дагуу халах голын наад талд байгаа Японы цэргийн хориглолт бэхэлтийн ажиллагаатай танилцсаар галын тэргүүн шугам руу явлаа. Үд өнгөрөөж авдар нуурын суурьнгаас гарсан суудлын дэрэг үзүүр нуур руу зурайсан дардан замаар хурдалж зүүн тишин эргээд цагаан туус татуулан хурдлав. Тэгээд орон хашаат гэдэг газар байгаа дивизийн бэлтгэл хүчин дээр ирээд дэндээсэн хөдөлж Фуи Такаса өндөрлөг рүү чиглэв. Японы инженерийн хороод 3 ээлжээр ажиллаж байгуулсан бэхэлтийг үзээд Аяна усуу гайхлаа. Бэхлэлтийн барилга байгууламж дээр ажилласан нэг инженер Ахмад Аяна усууд макет үзүүлж бэхэлтийн талаар тайлбарлав. Орчин үеийн баялдааны ард талыг баялдан явуулж байгаа талбай дээр зохион байгуулах асуудлыг Фуи Такасад байгуулсан манай бэхэлтэнд тусгасан юм. Түүнээс гадна цэргийн хүчийг дайсанд мэдгэдэлгүй шилжүүлэхийн тулд зэвсэг хүчийг маневрлах онцгой хэлбэрийг сонгохдоо машин техник, хуйгт танкийн хөдөлгөөнийг бүрэн нууцлах зорилт тавьсан. Бэхлэлтийн энэ хэсэгт галт хэрэглэлийн агуулга, энэ хэсэгт эмнэлэг, тэр хэсэгт мордын тижэл маллагааны газар, хүнсний агуулгууд байгаа юм. Энд манай цэргийг цэвэр усаар хангах усны нөөц байгаа юм да гэж газар дор байгуулсан худгуудыг заалаа. Фуи Такаса өндөрлөгөөс Такасай өндөрлөг хүртэлх газрын байдлыг ашиглаж харилцах сууг бэлдсэн.
Ийм бэхэлтийг хайластын нөгөө талд байгаа элст манхан ногоон уул бойдог манхны хооронд байгуулж байгаа гэж илтгэв. Аяна улсуу тэр өдрөө нэргүй өндөрлөг буюу Такасайд ирж тэндээсээ бойдог манхан руу явлаа. Элсэрхэг хөрсийг ухаж байгуулсан бэлэндааж бүхий газар доогоорох байгууламжийг цемент бетоноор хийсэн болохоор тун бүх болжээ. Эх бууны галын цэгийг хагас дугуй байдлаар хэсэгчлэн байрлуулсан агаад хонхор хотор газрыг ашиглаж байгуулсан харилцах сувгууд нь маш сайн бэхлэгдсэн байлаа. Аяна улсуу Чингис хоригдлын шугам дээр байсан 3 хоногтон орой бүр Монгол зөвлөлтийн удирдлагаас Японы нуус холбооны төвд зориулсан нэвтрүүлэг яриаг сонсож түүнийг Японы удирдлагад үнэмшүүлэх ажилд хамаг цагаан зориулв. 79 дугаар хэсэг төгсөв.